За сайн байцгаана уу. Ингээд Йордан улсын Амман хотоос мэдчилж байна. Эсбуудал дээрээс одоо дөнгөж шууд бичлэгээ эхлүүлж байна. За тэгээд энэ Йордан улсад намайг нэг Йордан залуу тусаж авсан байгаа. Тэгээ маш сонирхолтой хүн байгаа. Тэгээд яагаад гэдгийг би жоохон байжгаад тайлбарлана. Hello my friend. Salam alaikum. Salam alaikum. Yeah, You're welcome, my brother. Yeah, thank you so much. And can you introduce yourself, please? Yeah? Can you introduce yourself, please? My name is Bashir. Bashir? Yeah, I am mix, Jordanian and Mongolian. Yeah. Yeah. За ингээд манай энэ залуу маань болохоор Монгол ээжтэй. Тэгээд аав нь болохоор энэ Йордны иргэн. За тэгээд ийм залуу тэгээд та бүхэн мэдж байгаа бол нөгөө Сириас Монгол төр дамжуулж байгаа Амин гэ залуу байдаг штэ тий. Тэгээ Амин холбоод тэгээ бит хоёрыг ингээд уулзуулад тэгээд одоо манай энэ залуу маань эдний гэр бүл бол намайг энэ Жордан улсад хүлээн авч одоо ингээд Жордан улсыг танилцуулах юм байгаамаа. Монгол хиймэл оюун игүүний чат аппликейшнтай боллоо. За ингээд хотын төв рүүгээ ороод ирлээ. Тэгээд би энэ Йордан улсыг амар халуун гэж боддог байсан. Тэгсэн чи одоо би ингээд күүчгээ өмссөн байна л да. Яагаад өмссөн бэ гэхээр одоо нөгөө өвлийн үлрэл нь болж байгаа байхгүй юу? Тэгэхээр күүчтэй байхгүй энэ айгүй юм сэвэлзүүр салхитай байд юм. Би айгүй халуун улс гэж төсөөлдөг байсан тэр чигтээ. За энд нэг хөгжим тоглож байгаа хүн байна. Тэгээд энэ үндэсний хөгжим нь юм байна л да. Тэгээд хамгийн сонин нь шүү дээ. Энэ морины дэлээр хийдэг юм байна шүү дээ. Морины сүүл дэлээр. Тэгээд бас яг ийм төстэй ийм хөгжим. It's a horse tail. Yeah. Сони энэ яг ингэ морины дэл сүүлээр хийчдэг. За энд өстой сони юм зарж байгаатай тааралдаад би нэг хэдэн мөнгөнд тэмдэгт худалдаад авчлаа. Энэ нөгөө Саддам Хүсейн, Башир Асад масаа тэгээд энэ бүр хойд Солонгосын мөнгөнд тэмдэгт энэ төр байдгийм байна. Тэгээд энээс нэлээд худалдаад авчлаа. Яг энэ хэв бол бас их сонирхолтой газар юм байна шүү. За манайхаа би ингээд буудлын дээр ирсэн байна. Миний байх буудлал бол энэ Берут гэдэг зочид буудлал байгаа. Тэгээд та бүхэнд одоо би гоё монголоор ярьдаг Йордан хүн танилцуулъя. За сайн байна уу? Сайн байна уу? Миний нэр Баха. Би Йорданс амьдэрсэн. Миний монгол жоохон ярьдаг. Тэгээд би жоохон ойлгож understand. Тэгээд welcome to Jordan, welcome to Amman. 2013-аас 2014 онд Улаанбаатарт амьдарч ирсэн юм байна тий. نقدر بعدين لو سمحت نصور This camera? It's around 800 US. حلوة كم؟ تقريبا $800. ايوه ما شاء الله. هاي بتصور مباشرة. انا اسف معلش. لا عادي اهلا وسهلا فيك. دخلت على الخط. За манай хоёр надад нэг юм үзүүлж байна л да. Энэ ингээд одоо би ингээ өөрийнхөө нэрийг бичээд өгчөж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ шилэн дээр ингэж бичиж ягаад элсээр юм болгочт юм байна. Шууд нэрээ. Вау, тэгээ эцсийн бүтээгдэхүүн ингэж гарч ирд юм байна. Мөнх цэлмэгээд Jordan гэсэн. Шукран. Шукран. Баярлалаа. За манай хоёр надад ийм гоё дурсгалын юм хийлгэж өглөө. За одоо ингээд ойролцоохоо юу руу орж ирж байна энэ хүнс мүнс юм ногоо зардаг захархуу үсэг. За тэгээд Йордан улс маань бол хүн амын хувьд 11 сая хүн амтай. За тэгвэл энэ 11 сая хүн амаас бол яг одоо 4 сая хүн нь бол яг жинхэнэ одоо Йордан хүмүүс. За үлдсэн 7 сая нь болохоор ерөнхийдөө Палестин, Сирия, Ирак гэх за энэ улсуудаас орж ирж иргэн болцоосон ийм хүмүүс байдаг. Тэгээд бол үндсэндээ хүн ам нь 11 сая гээд үзчихэж байгаа. За мөн дээр нь бол нөгөө нэг хүнд ногдох орлого буюу нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр Монголоос арай жоохон доогуур нөгөө худалдаа авах чадварын индекс одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр манайх ч $7,000 байдаг бол энэ ч $5,000 гарan. За иймэрхүү ер нь бол одоо бас нийтлэг үзүүлэлтүүд бол манайхтай их ойролцоо байдаг улсан байгаа. Жордан улсын хувьд бол нөгөө хаант засаглалтай. Тэгэхээр нөгөө хаан маань ингээд ерөнхий засгийн газар ерөнхий сайдаа томилдог. За тэгээд
одоо ерөнхий шүүгч, прокурор одоо тэдрийгээ бол хаан төмөлдөг одоо ийм уламжлалтай хаан засаглалтай улсын байгаамаа. Одоо сонгуул бол болохгүй гэсэн үг. Хаан одоо өв залхамжлна. Парламентын гишүүд бол сонгогддог. Гэхдээ бол ерөнхийдөө бүх эрх мэдэл бол одоо хааны одоо хаан дээр төлөрдөг. За ийм бас онцлогтой Арабын улсуудын засаглал бас энд адилхан байна. Ийм нөгөө гудамжны суглаа байдаг штэ тий. Ийм цаасан суглаа. Тэгээ ийм суглаа ус байд юм байна. Scratch. Тэгээ нөгөө хуулдаг суглаа. За ийм бас зүйл байна. За тэгээд энэ одоо суглааны маань хамгийн том хонжир нь бол $45,000 хожих юм байна. $40,000 гэдэг $1,000 чинь бараг 200 сая төгрөг гэсэн үг шүү дээ, тий. За ийм бас хонжирын суглаа зарагддаг юм байна. Yeah. Good luck. Thank you. Шукран. Одоо орой ажиллаж байгаа захвал нөгөө компсын хувцас гэж хэлдэг шүү дээ, тий. Тим хувцснууд бас айгүй их зардаг гэж байна. I think they are second hand, right? Yes. Second hand. хувцснууд In Chinese. Chinese, yeah. 200. 200 yuan гэдэг чинь yuan, yeah. Yuan гэдэг чинь 10,000 төлөө юу вэ? Тэгээ 10,000 төгрөгийн but it's how much is it? Maybe 3 Could you 3GD? Gidesh balal Тэгээ 15,000-аар ч юм уу Монгол мөнгөөр зарагдана гэсэн үг шүү дээ. 3GD. Тийм байна. Нэг 15,000 хавцаа мөнгөөр зарагдаж байгаа юм байна. Йордан хүмүүс нь бол ер нь их гоё тийм бас найрсаг юу юм бэ шүү. Одоо нөгөө би нөгөө Египтэд явж байгаа хүмүүс их гоё найрсаг байгаад байсан шүү дээ. Тиймэрхүү маягийн хүмүүс байна. Салам алейкум. Салам алейкум. Яа. Хабиби. Ийм юм билээ шүү. Хабиби гэвэл бас ингээд их хүндэтгээд одоо хайрлж чийж гэдэг юм уу нэг тийм үстэй. Салам алейкум. Салам алейкум. Яа. Mustafa. Салам алейкум. Салам алейкум. Yeah, Jordan. Unshur. Jordan. Yeah, thank you. Салам алейкум. Thank you so much. Гоё гоцтой ингээд Jordan тавтай мөрлгээд. За энэ бол хуучаа хувцас юм шиг байна. За тэгээд энэ улс байна муслим шашинтай улс учраас бол нөгөө архин дээр бол мэдээж хязгаарлалттай. Гэхдээ бол таг хордог биш. Зөвхөн тусгай лицензтэй одоо liquor shop гэж нэрлэдэг юм билээ л дээ. Тэгээд түүгээрээ бол одоо арх сохтруулахундаа худалдаалдаг. За тэгээд тэнцэнээс худалдаж авлаа гэхэд бол гадуур ууж ерөөсөө болохгүй. Хууль зөрчин гадуур ууж болохгүй. Зөвхөн ямар нөхцөлд ууж болох вэ гэхлээр худалдаж аваад гэртээ уудаг. За. Тэгэнгүүт ингэн гэсэн үг. Салам алейкум. Салам. Yeah, thank you so much. Салам алейкум. Арх тамхин дээр бол татвар нь маш өндөр бодлоготой. Одоо жишээлбэл нэг ширхэг пив Монгол мөнгөөр зүгээр тэр дэлгүүрээс 35,000 төгрөг хавцаа юм билээ. Одоо худалдаж аваад пив ууй гэвэл тэгээ нэг татварын айгүй өндөр тавиад өгчөж байгаа учраас энэ чинь бол ингээд архийг хязгаарлалцж байгаа юм да. Татвараар болон зөвхөн тусгай зөвшөөрөлтөө дэлгүүрүүдээр зардаг. За ингээд өглөөний мэд хүргэе. Тэгээд ер нь бол энэ хэд маань бас их мундаг эртэж хүмүүс байна шүү дээ. Ингээд ер нь бол хар өглөөгөр 8 арилж байгаа өвсргээд байж байт юм байна. Тэгээд энэ 5 дахь өдөр болгоны өглөө юм одоо юм амтны зах ажил тийм байна. Тэгээд энэ тагтаа байгаа байхгүй юу? Тэгээд тагтааг бол ерөнхийдөө юу яадаг юм бэ? Лифтгээр иддэг. Салам алейкум. Тэгээд ингээд ажилласан чараа ийм хоронд хийгээд ингээд за тэгээд энэ ерөөсөө юу юм бэ? Өглөө уулсан шүү дээ. Ингээд бүжгэлждэг юм байна. Ингээд одоо энэ гудамж байна те. Ерөөсөө гудамжны хоёр талд ингээд битүү ерөөсөө тагтаа. Тэгээд яг юу гिचэлээ л дээ. Одоо энэ
Би бол идэж үзээгүй. Таны баг. Амт нь ямар байгаад байна гэхлээр айгүй гоё тийм юу байдаг гинэ. Дахианы мах шиг ерөнхийдөө амттай. Тэгтээ бол илүү гоё тийм одоо тослог тийм гоё зөөлхөн байдаг гинэ. Тэгээ ер нь бол яг хөө ингээд би юуг бол их ойлгоод байгаа юм. Одоо улс орон болгоны иддэг хоол хүнс те тэр юмд бол би бол айгүй хүндэтгэлтэй ханддаг болсон. Одоо монголчууд бид ч гэсэн ингээд адууны мах иддэг те энэ адууны мах идэн гэдэг бол энэ зарим улсуудын хувьд бол үнэхээр юу зүйл байгаа байхгүй юу? Санаанд нь багтахааргүй. Одоо морины мах идэн гэж одоо тэтгэж ингээд төсөөлөхөд айгүй хэцүү байгаа байхгүй. Тэгээд харух чин тэр иддэг тийм ээ. Тэгэхээр бол энэ Салам алейкум. Салам алейкум. Тэгэл улс орон болгоны өөрсдийн иддэг идээд сурцсан зүйлсүүд бол байдаг. Энд одоо is this decoration? Decoration. Wow. Тэгснэ ингээд хөл мөлөнд нь юм зүйлсэн байт юм шүү дээ. Хоёлын юм, эмэг зүйлсэн. Янз бүр байт юм. Салам алейкум. Хөөрхөн хүмүүс энэ үү гэхдээ. Гоё мэдлэгүүд нэх гоё мэдлэг. За, ийшээ ингээд бас хувцас эхэлж байна. Which way should we go? This way. Yeah. Араби орнуудад бол баасан гариг тэгээд бям гариг хоёр бол амралтын өдөр. Салам алейкум. Амралтын өдөр байдаг. Тэнгүүд нэм гариг болохоор ажлын өдөр. Яа, салам алейкум. Салам. За энд бас юм задгаа утас зарж байна. Үнэтэй утаснууд байна. За тэгээ удамчны юм нэмээ бол ихсэж байна гэж. Одоо ер нь миний алхаж байгаа энэ газар бол одоо хуучин хотын төвтэй маш ойрхон нэг 2 км бараг хүрэхгүй зайтай. За тэгээд бол ишиг амжилт үнэхээр бас өрнөдөг юм байна. Хүүхэд нь болчиход Нихаал гэр хятад гэж харж байгаа болтой. За ингээд энэ гудамж бол тэгээд тэр чигтээ захын гудамж болдго юм байна. За тэгээд энэ чинь ингэж задгаа 8 хийх нь хууль болсон байна л та. Тэгэнгүүт одоо тэнчэнээс нөгөө хяналтын нэг хүн ирж байгаа юм байна. Ийм шар машинтай хүн байдаг гин. Тэгэнгүүт одоо эдгээр ингээд хувцснуудаа хураагаад холдогч шиг байна. Ингээ айгүй хөдөлгөөнд орчиж байна. Ерөөс энэ хавийнхаа энэ их ч гэсэн үргэлээ бас хураах гал хөдөлж явах шиг байна. За тэгэхээр ингээд энэ юу юм бэ шүү? Яг энэ задгаа ингээд сууж зарж байгаа худалдаа нь бол хууль бус юм байна. Салам алейкум. Кореяд гэр хятадлагийн Солонгослагийн Японолагийн нийтээр таарахаар тэгээд юу вэ шүү? Манай энэ найз маань болохоор нөгөө бас энэ Монгол төрхтэй байгаад байгаа байхгүй юу? Наац төрхтэй. Тэгэхээр нөгөө хүмүүс юу гэж андуурах нь айгүй их байна. Нөгөө жуулчин явж гин гэж андуураад одоо манай их оронд товтоо морил энэ төр гэж бас андуурч хэлдэг юм байна. Наац төрхтэй болохоор. Тэгээ би бол нэг зүйлд их баярлж байгаа. Одоо ингээд энэ юу байгаа байхгүй юу? Ингээд айгүй илэгтэй байгаа байхгүй юу? Ингээд Монголоос хүн ирж чинь те. Тэгээд ингээд сайхан туслая гээд ингээд эдний гэр бүлдээ бол би гэр бүлд бол маш их бас баярлж гинөө. Нисэх буудлаас тосч аваад тэгэл ингээд бүрэн намайг ингээд аваа явчихж байгаа шүү. За ингээд замдаа явсаар байна бит хоёр. Тэгээд машиндаа сайхан кофе уугаад манай айгүй их юм бэлтгэсэн байна. Энд чи ингээд бичээн, энержи дринк, ус ундаа энд гоо ингээд халуун кофе цай ууж болох юм байна. Ус мус гээд айгүй их юм гоё бэлтчихжээ. Тэгээд нэлээ хол бит хоёр чинь баг өнөөдрийн нийтдээ нэг 400 км явж очиод буцаад 400 км нийслэл хот руугаа явна. За ингээд дэлхийн 7 шинэ гайхамшигын нэг петрол ууга баг тун орхин ирсэн байна. Одоо энд харагдаж байгаа нэг энэ уул байна штэ. Чулуулаг. Энэ уулыг ухаад ингээд юм хот бий болгоцсон байгаа байхгүй юу?
Тэгээ энийг л одоо яг би очиж үзэх гээд байна. Тэгээ тун утахгүй ийшээгээ очиод доторхыг нь харуулъя. Тэгээ 2000 жилийн өмнөхөө сонирн байгааз гараараа ингэж ухчихагаад ийм хот байгуулсан гэж бодохоор ерөөсө тоосгон боосгон юм өрөөгүй уулыг шууд тэр чигт нь ингэж одоо ингэж тэ нүхэлсээр байгаад тийм хот байгуулагдсан. За тэгээд иймэрхүү маш том юм хадан ийм чулуудаг дундуур ингээд алхаал байт юм бэ. Энд чи одоо ингээд маш урт өчнөө олон километр үргэлжилдэг ийм одоо энэ хот байсан байгаа байхгүй юу? Яа одоо тэгээд ингээд яг бас нэг хэсэг нь зохиож харагдаж эхэлж байна. За тун утахгүй би одоо очиод үргэлжлүүлье. Йоо одоо ингээд 2000 жилийн өмнө манай он цаг тооллоос өмнө яаж ийм юм ямар техник хэрэгслэр хийсэн бэ нэ? Үнэхээр энэ бас өстой агуу гоё зүйл биш үү? Ингээд та хардаа нэг ч тоосго өрөөгүй. Нэг ч одоо барилгын юм авчираагүй зөвхөн энийг ингэж давтаж нүхэлсээр байгаад ийм зүйл хийнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм а. Тэгээ яалтчгүй энэ бол дэлхийн шин 7 гайхамшиг нэг байхын суурь аргагүй. Ийм сонирхолтой зүйл байд юм биш үү? Яаж хийдэг вэ? Би одоо ингэ төсөөлөл юм л да. Тэр дээр үед одоо багаж хэрэгслэхээр нэг юм төмөр бариад ямаар зогсоор байгаа. Тэгээд ингээл барьцдаг юм бахтай ийм юмыг. Ястай сонирхолтой юм а. Тэгээ энийг н аюулгүй байдлын үүднээс битүүлсэн байна. Энэ ингээ доошоогоо ийм хонгил мөнгөлтэй хийсэн байгаа байхгүй. Тэгээ эн чи заяа 2000 оны өмнө мөртлөө нэг усчлалтын систем байдаг штэ тий. Тийм усны систем байсан байгаа. Уулнаас ингэж холоос ингэж уснууд буулгаж ирээд тэгээ энэ хотыг тэр чигтэн ингээд усаар хангадаг. За ийм л одоо бас дэлхийн гайхалтай газар ирлээ дээ. Энэ тэгээд хараа ингээд энэ дээшээгээ ингээд алхаад бүр уулмуулаад аваад гарчдаг ийм шатмат ингээд бас хийцэн байсан байгаа байхгүй юу. Тэг яг энэ орчин бол юу нэг ингээд 17 км алхах гэж байгаа. Ингээл энэ яваал байвал ингээл нэг иймэрхүү хотууд. Тэг ийм том л хүн төрөлхтний нэг иргэншил байж дээ чи. За манайхан тэгээд ийм юм байна. Одоо энэ ингээд бүгдийг нь үзье гэвэл 20 гаруй километр ийшээ ингээд яваад амар удаа явах юм байна. Энд юу н маш олон ийм бас гой ийм яг энэ шиг хийцэн ийм юмнууд байгаа байхгүй юу. Тэгээ ингээд алхаад явна гэх юм бол энд бол маш их цаг орох юм байна. 6-7 цаг, заримлуу нь ингээд 8 цаг гээд ийм урт байгаа одоо ийм том хэсэг газар гэсүг одоо энэ газрын зураг нь байна. Тэгээд бол яг гол хэсэг нь бол энэ ч ингээд ирээд үзчихсэн байна. Тэгээд бит хоёр маань бас цаг давчуу явж байгаа учраас одоо өнөөдөртөө буцаад нөгөө Аман хот руугаа явна шүү дээ. Тэгэхээр бол маш ингээд хол ингэж алхаж явах болоод байгаа учраас ингээд хамгийн гол яг хэсэг дээр нь ирээд ингээд бид олоо буцахаар сая ярилцж байна. За одоо бит хоёр Петрагасаа гараад бараг 2-3 цаг явж байна. 200 км бараг явсан баха. Тэгээд ингээд эргэн тойрноо харах юм бол дандаа ийм айхтар өндөр ийм харихнууд байна шүү дээ. Ийм чулуулаг хадан ийм өндөр хясаанууд. Тэгээ би бас ийм уулнууд байдаг гэж нэг төсөөлж ирсэнгүү. За хоёр дахь одоо ингээд хаашаагаа ирж ин гэхлээр энэ Йордан улс маань бол Ирак, тэгээд Сауди Араб, Израиль, Сир гэсэн дөрвөн улстай хилэлдэг. Тэгээ одоо яг ингээд бит хоёрын ирж байгаа хэсэг бол Сауди Араб, Израиль улстай хилэлдэг одоо тэр хилийн бүс рүү нэрж байгаа маа. Тэгээд том удахгүй очиод бичлэгийн үргэлжлүүлье. За ингээд Йордны Акбата гэдэг хоттой хүрээд ирсэн байна. Тэгээ хамгийн гол хэсэг дээр нь ирсэн байна л да. Тэгээд энэ бол Улаан тэнгис. Тэгээ энэ хамгийн анзаарч бидний ажиллах зүйл нь юу вэ гэхлээр одоо яг тэр цаана харагдаж байгаа нэг юм өндөр байшин байгааз барилгууд. За энэ бол ингээд тэр чигтээ Израилийн газар нутаг одоо Израилийн хилийн бүсийн хотно гэсэн үг. Тэгэнгүүт ингээд ерөнхийдөө энэ ч Израильчин бол ингээд маш олон Арабын улстайгаа нөгөө зөрчилдөөнтэй тэгээд байнгын пуужин харилцаж идэг шүү дээ тий. Сая хамгийн сүүлд 8 сарын 5-нд одоо Йемен улсаас Израиль руу пуужингууд харавсан.
Тэгэхэд яг ингээд энэ хэсгээс одоо энэ хотоос тэр пуучны нь айгүй тод харагддаг юм байна. Ингээд одоо хараваад бөмбөгдөж байгаа, нисч мисж байгаа нь. Тэгээ ерөнхийдөө бол ингээд байнгын ер нь тогтмол Йемен улс бол ингээд Израиль хоёр хоорондоо бөмбөг харуулцдаг. А дээр нь бол бас Иран улс байна тийм ээ. Тэгээ Иран улс бас Израиль руу баллистик харуулж ирсэн. Яг тухайн үед бол би юу байсан? Яг Израиль улсад аялаад таад миний влогийг үзчихсэн баг. Намайг дүнгиж Израиль улсаас гараад ерөөсө 20 хоногийн дараа маш олон пуужин харавж ирсэн. Тэгээд тэр бүх үйл явдал бол ингээл ерөөсө энэ хөрш орнуудын чинээс ингээл яг дээгүүр нь ингээл нөгөө пуужин нь явж идэг юм байна. Тэгээд тэрийг нь бичиж авсан бичлэгүүд бас айгүй их байдаг юм байна л да. Тэгээ манай энэ нөгөө хамт явж байгаа Башар гээд одоо надад гоо ингэж эдэмцгөө тусалж байгаа энэ залуу маань бол өөрөө бас энэ юу юм байна. Энэ Йордан улсын цэргийн ийм бас нэлээд одоо цолтой тий ийм хүн юм байна л да. Тэгэхээр бол бас хамаагүй яг миний яг одоогийн ярьж байгаа юмыг бол энэ камерт ингэж тайлбарлаад яриад ээж бол бас болохгүй байгаа ажил өргөвд. Тэгээ би та бүхэнд бас ингэж энэ хавийг тайлбарлаж өглөө. За тэгээд улаан тэнгисийн ирэг дээр ирснийх одоо бит хоёр бас нэг гоё загстай хоол идэх чинь л да. Тэгээ шууд энд ресторан ингээд дотроо загсаа ингээд тавьсан байт юм байна. Тэгэл энчнээсээ загсаа сонгож аваад шууд хоолоо хэлхүүлээд энчнээ ингээд идчихдэг юм байна. За манай хүний захиалсан хоол бол үнэхээр тасрах юм байна. Амар гоё амттай юм. Би сая бүр бичлэг хийх өмнө диско амталчлаа. Энэ талаас нь идэд айгүй гоё шаардсан юм шүү дээ. Ингээд гоё загсаа сонгож аваад газар дээр нь шууд ингээд гоё шараад өгчдөг. Тэгээ ийм гоё мудаатай янз юм байна. За одоо ингээд бит хоёр хоолоо идчихэд цаг 5:30 болж байна. Одоо ингээд буцаад 400 км Аман хот руугаа хөдлөх юм байгаамаа. За тэгээд явж байх замд одоо ингээд ерөөсөө энэ Saudi Arab over there the Saudi Arabia right? Yeah. The lights. The Saudi Arabia gate, it's Gate. named Ad-Durra. Эдора city. Gate, yeah. Эдора gate. Yeah. Ингээд Сауди Араб бол одоо ерөөсөө 10 км-ийн цаана бас ингээд байт юм байна. За манай бороо хол замд явхаар жоохоо одоо нөгөө Аман хот руу буцахаар ядрах гээд байх шиг байна. Тэгээд нэг навигейт хийгээд одоо ингээд нэг цаг яг сайхан унтаад тэгээд цаашаагаа явъя гэдэг чинь. Тэгээд одоо сайхан юм 70 иргэд дээр хөвтөж чинь. Тийшээгээ харахаар Израиль, ийшээгээ харахаар Сауди Араб гэдэг. Энэ гурвын дунд ингээ шин унтчих идэг бас гоё юм аа. За тэгээ Аман хот руугаар ингээ одоо амарч байгаад яваад тэгээд маргааш дахиад өөр газруудтай танилцсанаа. За өнөөдөр ингээд ах トゥ хоёр маань хоёулаа хамт ирээд намайг аваа явж байна. Одоо бас ингээд дэлхийн хамгийн ингээд ерөөсө дэлхийн ганцхан байдаг хамгийн нэг газар очих чинь тэгээд очиж байгаа одоо бичлэгээ үргэлжлүүлье. За ингээд ирсэн энэ газар маань бол дэлхийн хамгийн нам дор цэг буюу энэ доошоогоо 430 м ийм сүнсэн тэнгис юм байгаамаа. Тэгээд би ерөөсөө энэ сүнсэн тэнгис гэдэг үгний учрыг олдгүй байсан байхгүй юу? DC гэж юу гэсэн үг юм бол гэсэн. Одоо би ойлголоо. Энэ дотор нэгч загас байхгүй. Нэгч ургамал байхгүй. Нэгч амьд бит байхгүй. Эндэгүүр ингээд зав огт явдаггүй, явах боломжгүй. Дээр нь ийшээгээ орж сэлэх юм бол нүд сухарна. За яагаад ийм байдаггүй гэхээр сүнсэн тэнгис гэдэг үгний учир бол энэ далааны давсны агуул хэмжээ байдаг штэ. Тэр нь ерөөсөө юм 10 дахин их одоо давслагтай юм байна. Одоо та энэ эргийг хар та. Ингээл битүү давс ерөөсөө. Тийм болохоор эндэгүүр энэ дотор ямар ч нөгөө загас магас амтэн амьдрах боломжгүй. Дээр нь усан онгоц явлаа гэхэд маш хурдан илэгдээд мотор зотоор нэвдэрдэг юм байна. Тийм учраас эндэгүүр усан онгоц энэ бараг явдгүй юм байна. Дээр нь унуул эн чинь баларна ийшээгээ сэлж орвол нүд одоо ингээд юм харахаа болно гэсэн үг. It's right. За ийшээгээ гараа хийгнэ. Yes? Yes. Okay. Finish? How is you feeling? Yeah. Like what? Энэ юм
айгуу тослог бас байдаг юм байна шүү. Тэгээд гараа ихээр. Is this magnesium? Magnesium and minerals. Магнезиум. За тэгээд нөгөө байгалийн эрдэстэй учраас цоод мод ихтэй учраас юм тослог болд юм байна. Тэгээд энэ нөгөө эмчилгээнд айгуу хэрэгэлдэг байх нь байгаа дээ шүү дээ. За тэгээ гараа дүрсэн бол заавал цэвэр усаар угаах хэрэгтэй гэнэ. Why should I Because it will cannot remove. It will be oily until you wash your hand. Oh. If not, you will feel all day oily. Oh. За угаахгүй тэгээд бүтэн өдөр чинь тослог явах нь байна шүү дээ. Shows like spiky. Энэ жоох ингээд талхахаар байна шүү дээ. Энэ гутал руу зоогдоод идэв юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол нэмгэн гуталтай бол энэ ерөөс юм хотох шиг амар хатуу юм эртээ зоогдоод идэв юм шиг. Энэ минүүгээр хамаагүй алхаж болохгүй юм байна. Зөвхөн пүүзээ байхгүй болох юм байна. Энэ like a knife. За манай хоёр бороо мэн одоо намайг ээж аав дээр авчирч ийн. Одоо ээж нь бол нөгөө Монгол ихч байгаа. Тэгээд одоо сайхан танилцъя. Тэгээд энэ Аман хотын мэн ер нь энэ хэсэг бол одоо хамгийн нөгөө лакшури одоо нөгөө тансаг баячуудын хорооллоо яг ордог юм байна. Тэгээд миний хувьд бол бас гоё баяртай байна нөө. Ингээд Монгол ихч мэн бас ингээд энэ Йордан улсынхаа хамгийн бас энэ гайгүй бүсэд нь ингээд бас амьдч байна гэдэг бол надад сайхан санагдчих байна. За ингээд том удахгүй одоо гэрлүүн орё. Тэгээд нөгөө Монгол гэрчмэр өнөөдөр төрсөн өдөр болж байгаа юм шүү дээ. Би чинь зүгээр ч айлд ирээгүй төрсөн өдөрт ирж байгаа юм байна. Тэгээд энэ чинээс нэг юм цэцэг бас хараад байж байна. За ингээд айлтаа ороод ирсэн байна. Тэгээд шууд ингээд хоймортой суулгадаг юм байна. Хамгийн шууд хоймортой. Би чи санаа зовоод бас гэрийн эзэнийг нөгөө Монгол ёсоор дээшээгээ суу гэдгсэн. Зочноо ингэж хүндэтгэж суулгад юм байна. За тэгээд манай төрсөн өдрийн эзэн эгч маань бас нөгөө камерт бас жоохон орох хүсэлгүй байгаа маа. Тэгэхээр ингээд ерөнхийдөө одоо том хүүн ингээд танилцуулаад явчих нь. За сайн байна уу та? Сайн байна уу? За та нэг баярлаа. Та ингээд нэг гэр бүлээ танилцуулаад өгөөч. За. Миний нэр Сүхэл гэдэг. Сүхэл Зайдан. Ярданаас. Тэгээд одоо манай ээж би харин одоо энэ 4 ахта. 4 хүн. Миний нэр Сүхэл. Баха. За Баха. Бахаг бол мэдчихэж байгаа. Бахаг бол манай хайл эзний таньдаг болсон байгаа. За та аавыгаа Энэ манай аав Махмуд гэдэг. Ямар ажил хийдэг вүлээ? PhD энэ ажилдаг. Их сургуульд PhD доктор. Тий, ажилдаг. Гэхдээ Захилгаа намайг жоохон уучлаарай, миний монгол хэл жоохон муу. Тэгтээ жоохон ярьж байна. Энэ миний хүү Ильяс гэдэг. Энэ манай охин Мария гэдэг. Миний хонгор Натаса гэдэг. Тий, Натаса. Энэ талан грек. Ээж нь грек үү, аав нь грек үү? Аав нь Ярдан, ээж нь грек. Тий. Европ. За Энэ манай дүүгийн эхнэр Бахагийн эхнэр. Ламья гэдэг. Ламья. Тий. Тэгээд энэ хүүхэд нь Махмуд гэдэг. Энэ охин нь жижигэн охин нь Алина гэдэг. Зүгээр манай охин болчиход байгаа маа. За тэгээд маш их баярлалаа. Одоо тэгээд ийм гоё бас Монгол банштай цай гоё надад хийж өглөө. Тэгээд бас ингээд ирсэн зочимдоо ийм welcome in coffee гэж өгд юм байна л да. Тэгээ энэ бол бас их ийм хүндэтгэж байгаа илэрхийлэл юм байна. За тэгээд эгчмэн бол камерт орох дургүй байгаа. Тэгээд тийм болохоор ингээд жоохон байж байгаад бас бичлэгийн үргэлжлүүлье. Sit here. Thank you. I couldn't. Энэ айгу эвгүй юм байна. Ингээд яг хомрлуугаа гараад суу гэдэг ингээд тэгээд идэг юм. Энэ тэгээд их чи ямар өчтэй байдаг. Энэ Монгол цуснд бол амар хэцүү шүү дээ. Мэд ингээд яг удаа жижигэн энэ тэр хол газараас ирсэн манай жочин байхгүй. Жочингоо ингэж одоо хамгийн дэвөр суулгаж ингээ хөндлөдөг байхгүй тий. Тиймэрхүүгээр л
Би бол ёстой сууж чадахгүй байна. Тэгээд хэрвээ суучвал айгу тохгүй суух гэдэг байгаа болохоор энд суучаад байна л да. Тэгээд гоё сайхан бууз хийсэн байна. За тэгээд гоё нийслэн салаад байна. За ингээд ерөөхдөө төрсөн өдрийн үйл ажиллагаа маань эхлэлийнхээ шатанд орлоо гэт. За их чинь бууз мууз ер нь та байнга хийж идэж гинөө яаж чинь? Бууз үл ямар үед ер нь миний хөлдөгчөнд бол бууз байш бол үргэлж борц эдэр ч юм бол дандаа байдгийг. Тэгэл ямар үед хийж идмээр байл тэгэл хийгээл эдэнд хүүхдүүд хаяа хэлнэ ээжээ Монгол хоол идмээр байна гэж манай хүүхдүүд ч манай бэрүүд хүртэл Монгол хоолнд их дуртай. За ингээд сайхан бууз идээд энд бас нэг гоё хоолшиж аваад явах нэ. Сая ч одоо Африкаар бараг идчихэр юм болцсонгүй шүү. За баярлалаа сайхан боллоорой. За happy birthday to you. يلا انفخي За ихчмэн ингээд надад гоё бэлэг өглөө. Тэгээд даанч царайг нь оруулж болохгүй. Тэгээд энэ гарт тус ингээд цаасанд ороодсон мөнгөтэй гоё ийм гоё бэлэг өглөө. Тэгээд баярлалаа ихчээ. Тэгээд дараа нэг царай барайг нь гаргаад ярилцах тийм боломж хэзээ нэг өдөр гарах байхаа гэж найдаж чинь. Тэгээд танд маш их баярлалаа. Зөөр мэйлээ. За ингээд өнөөдөр гэрийн эзэн ахтай хамт нэг хотоос зайдуу бас хамаатных нь айлд очих чинь. Тэгээд ер нь бол энэ Йорданд ийм юм блэ. Бүх энэ баригдж байгаа байруудыг ийм ижлэхэн өнгийн стандарт мөрдүүлдэг ийм цайвар өнгийн. Тэгээд ер нь бол 4 давхраас илүү бол бариултгүй юм блэ. Ер нь шинээр баригдж байгаа бүх барилгууд бол ингээд ийм 4 давхар байдаг. Тэгээ яагаад ийм байна гэхлээр нэгт бол ингээд нөгөө одоо ч нөгөө ISIS гэдэг байдаг тийм ээ. Ингээд нөгөө янз бүрийн алан хядах бүлэглэлүүд. Тэгээ энэ ч нөгөө бас дөрвөсөдийг хэрж байгаа болохоор нэгдэж ингээд бас хамаагүй өндөр барилга байх нь эрсдэлтэй гэж үздэг. Одоо олон хүн нэг дур байх нь шүү дээ. Янз бүрийн халдлага болоход. Хоёрдож болохоор та хэд ингээд энэ байрнуудыг харуул бүх байрнууд ийм дээр боллонтой байгаа. Ийм том ийм боллонтой. Тэгээ энэ юу вэ гэхлээр нөгөө ус вэ штэ тийм ээ. Усыг нөгөө төвийн систем биш энэ дээр байгаа энэ савуудыг ингээд дүүргдэг юм билээ л дээ боллонуудыг. Одоо нэг 7 хоногтой ч юм уу ингээд дүүргээд тэгэл яг энэ 4 давхар гэдэг чинь их олон айл байхгүй. Тэгээ бас ингээд яг хэрэглээд дуусгаар нь буцаагаад ингээд сэнгэлдэг. За гих мэтлэн бол ийм шалтгаан байт юм билээ. Тэгээд өнгөнүүд нь бол бүгд ийм цайвар. За ингээд очих айлынхаа Ачлон гэдэг хот руу орж ирж чинь. Тэгээд энэ хотын хувьд бол нөгөө харьцангуй ийм ногоон хот байд юм байна. Одоо байгаль ногоон байгууз. Би бол төсөөлөхдөө Арабын улсуудыг тэр чигтэл ер нь элсэрхэг гэж боддог байсан. Энд бол ногоон. За тэгээд энэ ирсэн аймаг маань ингээд ерөөсөө энэ одоо энд нэг хүн байгаа. Тэгээд ийшээгээ ерөөсөө тэр чигтээ бараг юм эзгүй байгааз. Тэгээ яагаад юм бэ гэхлээр одоо энд байгаа хүмүүс бүгд залбирах гад ингээд явцсан. Одоо өнөөдөр нөгөө амралтын өдөр учраас 5 дахь өдөр бол амралтын өдөр. Тэгээд ерөөсөө яг залбирлан дууссан тул бүгд пих гээл цуглаад ингээл энэ лангуу мангуу юмнууд нь нэгтчдэг гинэ. За одоо эн чинь ингээд хот даяараа залбирж байна. Гадаа хэсэг хүмүүс суудсан байгаа. Дотор бол бас дүүрсэн байгаа. Дүүрэн хүмүүс байгаа. Тэгэл залбирал дууслаа. Бүх хүмүүс одоо тэр ингээл лангуу мангуу бүгд хоосон байгаа. Энэ такси макси ингээд ерөөсөө эзэнгүү. Одоо нөгөө нэг кино гарахад нөгөө Алтар царайт кино гарахад нэг хот эзгүй болдог байсан гэдэг шүү дээ. Тэгээ тэрэн шиг одоо яг залбирлын цаг болгоход бүх хөдөлгөөн зогсоол. Одоо ингээд залбирж байна. Тэр цаан ч гэсэн хүмүүс байна. Тэгээд ингээд дуусан худал бужигнаал ингээд ажил руугаа хөдөлцөөд юм байна. За ингээд залбирал маань дууслаа. Одоо ингээд түрүүний эзгүй байсан газрууд бүгд пирх гээл ингээд лангуу руугаа машин руугаа ингээд явчихдаг юм байна.
За залбирал дууслаа. За ерөөсөө нэг 3-4 минут боллоо. Бүгд одоо шууд энэ сүмээсээ гарч ирэл. Түрүүний нөгөө хоосон байсан годомж маань. За ингээд л одоо ерөөсөө битүү хөл хөдөлгөөн эхэлчихдэг юм байна. За одоо ингээд ажлуун гэдэг цайз дээр гарч ирсэн байна. Тэгээ энэ ямар учиртай вэ гэхлээр одоо энэ Йордан улсын хамгийн өндөр 1200 онд байгуулагдсан цайз. Тэгээд яг одоо тэр зүгт бол Сир улс байна. За яг энэ зүгт болохоор ингээд тэр хамгийн цаана байгаа уул бол Палестины одоо уул юм байна. Тэгээ ерөнхийдөө стратегийн хувьд бол яг энэчнээс Сир Палестин энэ хоёрын зүг ирж байгаа энэ юуг л цэргийн хөдөлгөөнийг л хяндаг байж л дээ. Тэгээд энэ маш өргөн чулуугаар хийгдсэн байна. Айгүй хатуу. Энийг бол ер нь яаж одоо нэвтрэх бол гэдэг их сонирхол юм байна. Маш том чулуунуудаар ингээд хөрж тавьсан байна. За тэгээ ийм нэг цайз бас байдаг юм байна. Хамгийн өндөрлөг цэг. Ер нь бол ингээд Йордан бол яг түүхийн үзэж харах тийм ээ. Ийм зүйлс бол бас айгүй ихтэй юм байна. Айгүй сонирхолтой улс байдаг юм биш үү? Би өмнө нь ерөөсөө мэдээлэлгүй байсан. Marinache, Bayrachacha, okay, and all my cousins, Zulache and Bilichte, Ancha, Bato, okay, and also for Halunache and her daughters, all of them. Yeah. Also, I want to say hi to my friend, his name is Sukhbayr. Okay. Yeah. He's my good friend and brother in Mongolia, and to his mother Batom Tsirenekche and his sister Uyuka, yeah, and all to Mongolians friends, and in Jordan, welcome to all Mongolia anytime. За тэгээд энэ хотоо байна шүү дээ. Дээрээс нь ингээд харахаар энэ хотыг ингээд дээрээс нь одоо харвал шал өөр нөгөө ногоон хотод хүрээд ирж байгаа үз. Одоо Аман маань бол одоо элсэн дээр тийм ээ. Энэ хот болохоор ингээд маш их модтой ийм ногоон хот байгаа. Тэгээ бас энэ чинь нөгөө оливны модууд маш их ургадаг. Тэгээ энэ чинь бол оливын тосыг бол бас маш сайн үйлдвэрлэдэг. Бас нэг алдартай экспортын бүтээгдэхүүний нэг нь бол оливын тос юм байнамаа. Ингээд кабел караар сайхан ажлын хотоо дээрээс нь харж байна. Яа. За ингээд нөгөө айлтаа хүрээд ирсэн байна. Одоо нийслэл хотоос 70 км-ийн зайтай. Тэгээд хөдөө орон нутгийн фермертэй айл юм байгаа. Тэгээд гэрээ эзэн энд байж байна. Тэгээд маш гоё хоолоор ингээд дайлж байна. Амт бол мэдээж янз юм баг. Би яг нөгөө амтлахаас өмнө бас тайдтай нөгөө реакшн хуваалцъя гэж бодоод тэгээд ингээд амар гоё энэ яд шанцсан байгаа байхгүй нөгөө яаж хийдгийг нь харуулсан шүү дээ. Тэгээ юм гоё арцны амттай. Тэгээд ингээд зогсож идэгдэх юм шиг байна. Энэ бүх хүмүүс зогсож байгаа болохоор би дагаа зогсчлоо. Тэгээд ингээд гараараа ингээд бацдаг юм байна шүү дээ. Энэ бол тэгээ яг Йорданы яг үндэсний хоол нь ингэж бацж байгаа л тэгэл идчих юм гоё. Гарчны маань намт төрсөн. Very delicious. Вкусная. Enjoy. Шукран. За тэгээд илчиг байна. За ингээд үхрнүүд байна. Энэ ийм юм байна. Үхрээ бол одоо энэ чинь ингээд байнгын юу штэ. Дулаан штэ. Тэгтээ бол жишээлбэл ингэж нөгөө гадаа хонуулдаг юм байна л да үхрээ. Одоо ингэ байж хагаад гэгээ тасрангууд ийшээгээ ингээд оруулцдаг юм байна. За энэ ингээд үнээс хаадаг. Тий, энүүгээр ингээд дэлгэн рүү хийчдэг штэ. Тэгээ ингээд ажиллуулцдаг. Ингээд ийм мотороор ажиллуулаад саачдаг. Boy, you like it? За ингээд туулаа бас тижээж байгаа. Тэгээ энэ чинь туулаа бас нөгөө маха идэн туулааныхаа. Нилээн хажихуу шайл биш шүү. Дахиад шуунууд байна.
За одоо хэдэн ч төрлийн амтан өсгөж үржүүлж тижээгээд байгаа юм дээ тий. Оо. За тэгээд хашаандаа бас юм юу юм бэ? Энэ дотор зүгий байгаа. Тэгвэл одоо бол нөгөө үлрэл нь энэ чинь өвлийн үлрэл нь болохоор зүгийгөө эндээс ингээ гарахгүй ингээд хамгаалцдаг юм байна. Тэгээд зүгийн бал авдаг байх нь дээр нь энэ чинь ингээд маш олон төрлийн жимсний мод байгаа юм байна. Ингээл энэ ерөөсө тэр чигтээ жимсний моднууд ингээд жимс хурааж авдаг оливын мод гэж бас байгаа юм байна. Тэгээ олив аваад оливоосоо тос боловсруулж гардаг. За ийм мундаг ажилтай сүрхий айл байна. Шукран сэр. Надад ийм гоё бэлэг өглөө ирэх 33 ширхэгтэй. Тэгээ ах дүүнэр ер нь төрсөн ах нар цуглдсан байгаа юм байна. Манай нөгөө ихчийн нөхөр ахын дүүнэр нь юм байна. Тэгээд ийм гоё дурсгалын эрэхтэй боллоо. За ингээд төрсөн 5 ах дүүс одоо ингээд хамтдаа залбирч байна. Тэгээд залбирч дуусаад хот руугаа буцах юм шиг байна. Өдөртөө 5 залбирдаг. سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر. За ингээд айлаасаа хөдөлж байна. Шукрана. Шукрана. Яхлив. Шукрана. Ахтайгаа бол хамт явнаа манай хариуны эгчийн нөхөр. Салам алейкум. За ингээд ах дүүнэр бас салхахтай их гоё яадаг юм биш үү. Яс төртөө. За тэгээд Йордан улсад намайг халуун дулаанаар хүлээн авсан одоо Монгол эгч ариун эгчийнхэн гэр бүлд тийм ээ. За мөн хань ижлийнх нь бас ах дүүст маш их баярлалаа. Тэгээд онцгойлон одоо миний хамгийн анхны одоо хоёр Йордан найз буюу одоо манай Башир Баха тийм ээ. Салам алейкум хабиби. Тэгээд та бүхэндээ бол маш их баярлалаа. Тэгээд Йордан улсад бол би маш их хайртай болсон. Мөн Йордан улсын ард түмэн бол маш гоё найрсаг маш зочломтгой хүмүүс байсан. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа гэдгээ дахин илэрхийлье. За ингээд мөн үзэгчдтэй хандаж хэлэхэд одоо бол ингээд миний Арабын улсуудаар явах адил маань эхэлж байна. Ингээд миний дараагийн очих улс бол Кувейт улс байгаа. Ингээд бүгдээрээ Кувейт улсад уулзцаая.